Аюушийн жаргал сайхны зохиол тавилан өгүүлэг. Баруун салаа зүүн салаа хоёроос бууж ирсэн уус нийлж дошилтын гол болон харгаатан цогтж ургссаар булган голтой нийлнэ. Дошилт гэдэг нь машин тэрэг явахын аргагүй том үхэр чулуу арсгар дарсгар зохионуудтай Монгол Алтайн их уулсын түн буман сахиаг нийлнэг. Атан тэмээний нуруу чилээж агт морины явдал сүлдээж хүрдэг энэ газрын тагт хэдхэн аль хүрч цусдгийн нэг нь жигмэд өвгөнийх байлаа. Энэ жил өвгөний бие барагдаахан болохоор хүрхжүүлэн бүгд л дошилтын гол дагуу зусаж байгаа. 5 хүү 5 охин 5 хүргэн 5 бэрн ээлж дараагаар эргэж тойрон өвгөн эмэгнийг асарч тойглоно. Өвгөний хатангаршиж моонийсан гар хуруу дошилтын голын хөгшин эмгэлжний мөчөр шиг шарлангаат нь бүрзээ. Тусланд гарснаас хойш газар дээрдсэн өвчин өгдөрсөн аль нь ч бөөмэд дуугаа хурааж баг дөрвөн хантын баруун хойгуур дөрв давхарлаж зассан ширмэн ширдэгтэй газар орон дээр ургах нарыг угтаж жаргаж нарыг үддэг болжээ. Ойрноос ташлангийн харгаан сүүдэрт ширдэг дэвсүүлэн эндэртээс давж ирэх моринлом ширтэн суух болсныг эмгэнээс өөр хэн ч анзаарсангүй. Эмгэн өвгнөөсөө нэг л зүйлийг асуух гэж чадалгүй шаналн буйг өвгөн эс мэдгчийн дүр эсгэж өнгөрөө. Гэвч тэр хоёр муу зантхар хүүгээл ирнэ л гэж харуулдаад байна да. Ирэхгүй дээ. Яваад 12 жил боллоо. Үгсэн амьдыг хэн мэдлээ? Амьд байлаа гэхэд амьд яваа. Би мэдэж байна. 12 жил зүүдлээгүй хүүгээ зүүдэллээ. Хүү минь тэр хэдрээгээр л ороод ирнэ дээ. Чи харж л байгаараа. Гэхэд чимэн сэтгэлээ битгий димээ зовоогоод яана. Өөрийгөө бод. 12 жил хэл сураггүй алга болсон хүнийг чинь гэхэд хэлам дуулгах ямар л зав зай боломж байв гэж дээ. Харин буулга гэдэг чинь тийм амар юм биш. Муу зантхар хүүгийнхаа духыг нэг үнэрлээд л нүд анил боллоо. Миний хүү ямар хэрэг хийгээд явчихсан биш. Сахал раагийн л ялыг үүрсэн юм шүү дээ. Амин хайртай хүний үрийг үтгэж гүжирдэж байж шорон гянданд явуулчихад дэмгүй царайлан урдуур хойгуур яваад л байх. Нэг ирээд уулзчихгүй залиг юм да. Уулзаад ч бид хоёр юугаа ярих вүлээ? Гэхэд тэр яах вэ? Нэрээ өчигдөр миний мэм мэржигнээд хатгах шиг болсон. Хүүмэн ирж яваа юм биш байгаа. Цагаан сүгэ хөхүүлсэн их хүнд зүн совин гэж байдаг л гэдэг. Байна. Зөнчхөөгүй юм бол чамд мэдрэгтгэл ёстой. Өөрийгөө ажиглаж байхад яана өвөөгүй гэдг нь гэж харцаараа хүрнэ суулаа. Игмэд дулам 2 11 хүүхэд төрүүлж өсгсөн ч дундхүү нь хил дамнсан адууны хулгай зохион байгуулсан хэрэгээр 15 жилийн ял шийтгүүлэн явснаас хойш сураг алдарчээ. Сахал раа гэдэг хятадын хуужуур шиг бүржийсэн шар сахалтай ярзааж инээсэн махлаг халзан нэрийг харах болгондоо жигмэд өвгний бие чихүүцэн салхин доогуур нь гарахаас ч зэрэгдэг оч. Миний хүүг энэ шоронд явуулсан. Чиний үхсэн нохоо сэгэнч өмхий зовлогыг алагчлдаггүйгээрээ орчлон даагаад л явах юм да. Өргөн хөх ялгаж өнөр олон үзэх цаг ирнэ гайгүй гэж хараалдаж явсаар өнөөг хүрчээ. Өвгний бие чилээрхснээс хойш сахал раач үзэгдсэнгүй. Өвгөнч сургалсангүй. Ярахын оройн мөнх цас баг үдийн наранд мөнгөн сагаар чимгэлсэн аврах том тоорцог адил бөмбөгийн цайрч гэлтэн.
Улир бөөрч тарваг хошгорч төмөн хөлийн шувууд жиргэн салхи сэв сүлээсэн энэ өдөр Деважин адил. Амен. Эндэртийн хөх ташлангаар давж ирсэн жороо хермертой идэрээр овоон дээр буун хойт бүрээгт жолоог нь янгинтэл татаж хантайрав. Хермер толгой хайлан эргэцэн. Тэр морой хөтлөн овоог 3 тойрч овооны их нь танд олзны их нь надад гэж шивнэн овоонд 3 чулуу нэмээд мориндоо морджээ. 3 салааны цагаан хэдрээ уруудан галгууллаа. Өвгөн хараад л байв. Андигч хүн шиг. Хүү эн чинь миний хүү байна. Мөн байна. Урагшгүй гэтэл хөл нь хөдөлсөнгүй. Хүү мориндоо ташуур өгч галгуулад байгаа хэрн нэг газараа байгаад л байх. Өчи наа морой олигтойхон ташуурдаад яваач гэж хашгирах гэтэл уушиг зүрхнээс нь халтар шуудаатай 6 тариа зүүчгсэн юм шиг дуу гарч өгсөнгүй. Ам нь ангалцсан муухай дуугарах өгнөө эмгэнэн зөөлөн татаж сэрээгээд хар дараа юу орилж хашгираад байх чинь гэв. Ёо гэж өндийж ирсэн өвгөн хар дарж зүүдлээд гэхээс өөр юу ч хэлсэнгүй. Өвгөн бараг зүүдэлтгүй. Хаяа зүүдлбэл зүүд нь үнэн байдаг үлээ. Тэр өдрөөс л өвгөн хүүгээ ирхэн гэж итгэн хүлээх болж. Өвгөнийг хүү бэрүүдэн ээлж дараагаар эргэж тойрно. Өчигдөр том хүү нь аава би шаттын нуруу улаан сайгийн дэвсэг хүртэл явж адуу тэмээгээ хараад ирээ. Ганц хоногоос хэтрэхгүй ирнэ гэхэд тэгээ миний хүү зуслан гарч ирснээс хойш эргэж тойрсон биз дээ. Намайг харж орж гарсаар ажлаа алдаж гүйцлээ. Яалаа гэжтэй аава бид гэхэд за түргэн явж үз. Үг алдаж үхрэх олдох нь. Харин цаад отхон дүүгээ ойрхон бай гэж хэлээрээ. Би даваад хэлчихсэн гэж том хүүг хэлж гүйцээгүй байтал ширмэл үүсвэн отхон хүү нь орж ирээд аав сайн хонов уу гэсээр орны хөлд суулаа. Тэр өдөр жигмэд өвгөн бүх хувцсаа өмсөж отхон хүүгээ дагуулan харгаан тангийн хар хүрэн хүртэл явж хөвөөлж ургасан хэдэн ногоон тошлооноос авч амандаа хийгээд энэ голын хад тошлоог аав нь насараа л зоглолоо. Болцсон гүйцээгүй л байна. Цагинч болоогүй л дээ. Намайг багад энэ бэлчэрт хүрээ бууж наадам хийдэг, морь уралдаж бүх барилддаг байлаа. Улаан давын амнаас зүүн салаан ганц харганы оргих булаг хүртэл морь уралдана. Газар ойрхонч гэсэн өгсүүр болохоор морины шандас шалгана. Тэр баргийн морь ирэхгүй. Одоо бүх барилддаг зүлэг морь уралддаг зам нь хаачв гэмээр болсон байгаа биз. Газрыг хамгийн их эвддэг нь ус юм. Гэтэл усгүйгээр орчлон хорвоогийн амьдралыг төсөөлөх юм аргагүй. Юмны учир холбоо гэдэг их нарийн. Ах чинь 12 жилийн өмнө хур дэлтэй хээр морой унаад тэр замаар таваад явсан. Гэж зүүн салааны ихэнх хэдрэний замыг санаа алдлаа. Шүүх үннийг олж шудрах шийдээгүй болохоос ах чинь бүлэг хулгайчийг толгоолоогүй юм. Жинхэнэ толгоолагч нь цаад сахал раач нь байгаа юм гэж хэлэхэд аваагийн цээжинд хорслын бяцхан гал хуйларч байлаа. Дээгүүр хоёрхон хэрэг гун дуугарсаар нисч өнгөрөв. Харгаан тангийн борхой гүн хар ногоон өнгөөр тунарч гөмбийн цэцэс алаглаж. Ах чинь аавын чинь 37-ны жилдээр олдож төрсөн юм гээд юм хэлэх гэснээ түгтчихэд уртаар санаа. Аава та ядарчих нь одоо харъя гэхэд тэгээдээ минийхөө харьцгаая гэж хэлээд отхон хүүгээрээ дэмнүүлэн болсон өвгөн ташлангийн
борогт талтарч ойчихгүй гэж эмээсэн шинжгүй нуруугаан үүрэн алхах нь шатхаас бусдыг үдсэн аврах том харгай шиг сөрлөг байваа. Эргэцэж ирээд сугдах гэсэн хөөгийнхээ гарыг зайлуулж миний хүү нэг улаан гунан ямаа муулнуу да. Харга нь 3 дахиад цэцгэлж аг нь үдлэх цагийн гунан ямааны мах эм дардаг гэдгсэн шин шүл уюул гэсэн ингэж эвэрүүл хүн шиг хэллээ. За аваа өнөөдрийн мал ирэх төхөж байх шиг байна гэв. Олон хоног сар хэвтэрт байсан аав нь ингэж гинт сайжирсан хүү баярлахаас өөр яах вүлээ. Даваа шилж байгаад шар цоохор гунан ямаа муулж янзлан зүүн хатавчанд босгож үлсэн ургасан захын дэгээнүүдэд хааг уяар нөлөөхийг харж суусан жигмэд өвгөн. Хонгоны бараан махнаас надад ганц аяг харш шил хийгээд гэж эмгэндээ хэлчгээд орон дээрээ хажууллаа. Дулам эмгэн тогоо тавьж өлгөөтэй гуйны залаанаас огтлон авч хөшөглөж эхлэв. Үргэлжлэл бий.